тийм ээ. Таныг ус үзэл бодолтой тууштай биш гэж олон хүн дүгнэдэг л дээ. Ямар хүмүүс дүгнэж байна? Харин ч одоо ер нь та зарчим үзэл санаан дээр бол хамгийн бат байгаа юм бол биш үү? Зарчим үзэл санаа гэдгийг одоо юу гэдэг чинь та яаж ойлгож байгаа, миний яаж ойлгож байгаа бол их зарчмын зөрүүтэй юм шиг. Хэрвээ та тэгж харж байгаа бол тийм. Би бол олигархуудад хариуцлага тооцох хэрэгтэй. 1990 оноос хойш өнөөдөр хүртэл явсан энэ нийгэмд бол нөгөө 20 дугаар зуунд ирээд байдаг шиг ихний саяыг хулгаагаар хийдэг гэсэн тэр зарчмаар өнөөдрийг хүрчээд өршөөгдөн гэж байгаа бол байхгүй. Хариуцлагыг зайлшгүй тооцох хэрэгтэй. Хариуцлага тооцох нэр бүхий этгээдүүд өнөөдөр Монголын төрд байгаа. Энд хариуцлага тооцох боломжтой хүч нь юу гэвэл шин залуу хүч нь залуучууд гарч ирж хариуцлага тооцно гэдэг миний зарчмын байр суурь өнөөдрийг хүртэл хിവэрэ байгаа. Тэр үеийн хэмжлүүдээр гарч л байсан шүү дээ. Магна анх одоо жагсаал ихтэй ярьж ирсэн, жагсаал ихтэй юу гэж ярьж ирсэн. Сүүлд одоо гарч ирэхдээ тийм ээ. Гарч ирэхдээ бол би өдөөнд турхраагүй. Би бол энэ бүхнийг зохион байгуулаагүй болтчихсон шүү дээ. Юу өдөөнд турхраагүй? Жагсаалыг зохион байгуулаа гэж та болтчихсон. Би жагсаалыг зохион байгуулсан. Харин тэр дараа нь болсон өмнөнийг бол зохион байгуулаагүй гэдгийг би хэлсэн. Тэр соёлын төргөө хин ч таасан. Овоо босгог бол Овоо босгог бол шаазгаа юунд суух вэ? Яг үнэ их сайхан үг. 2008 оны сонгуулийг луурдаг бол шаазгаа юунд суух вэ? Тэр хор шарандаа тэгвэл ерөөсөө сонгоны харахад үгээс сонгуулийн цагаар төв талбараа та нар ирсэн. Залуучуудаа хор шар биш та нар боддоо сонгуулийг луурд мэд чинь зүгээр одоо нэг юу гэдэг чинь хүний карманаас 10 төгрөг авчиж байгаа юм биш байхгүй да. Энд чинь үндсэн хуулийн бус аргаар засгийн ирэх авж штэ. Одоо тэнд одоо цэргийн генералууд одоо айрам оруулаад төрийн эргэлт хийхдээ чи яг адилхан зүйл байхгүй. Сонгуулийн үр дүн луурдаад хууль бусаар засгийг авчна гэдэг чинь. Гэтэл бодтол хүчирхийлэлт эрх баригчдаас гардаг гэдэг үгээ та 2008 оноос хойш илүү их хэлдэг болсон. 2005-аас 2008 онд та нар хийгдэж ярьдаг байсан л да тий. Тэгэхээр бас нөгөө хариуцлагыг яг чагсаалыг бол ерөөхдөө ихлүүлсэн яг үүсгэсэн хүмүүсийн заах үндсэн шалтгааныг ярих юм бол яг тухайн чагсаал дээр ярил л да. Яг тэр тий цонгийн дарахны үндсэн сонгуулийн бодлоо энэ төр болоо гэдэг асуудал үүсээд нөхдүүдэд дагуулад алхаад төв талбаар руу ирдэг. Тэр яг процессыг бол зохион байгуулсан хүмүүс бол энэ хүмүүсийг бол та яа харахгүй мó? Тэгэхээр яг тэр үетэй холбоотойгоор бас жагсаал цуглаантай холбоотойгоор олон хүний амнастай холбоотой асуудлыг бол та нартай холбож яваад. Тэгэхээр тэр утгаараа та эрх баригчдаас л хүчирхийлэл гардгаа гэж бат итгэлтэйгээр ингээд чанга дугаар хэлхийг хүсэж байдаг болсон юм уу гэж харагдаад байна л да. Өнөө Магадгүй тэр өөрөөсөө босч байгаа асуудлыг холдуулах гэсэн. Үгүй. 7 дугаар сарынтай холбоотой асуудал эзэн зайлшгүй шударгаар шийдэгдэх хэрэгтэй харж байгаас жигсэн хүмүүсийг буудсан хүмүүс цаазаар ахуулж байгаас гадаад тийм Монгол ч гэсэн ийм л баг хэвээр. Өөрөөр хэлбэл тэр хүмүүс зүг зүгээр ахад жигсаагүй гэдгийг ойлгоо. 2008 оны улсын хурлын сонгуул шудраг болсон уу гэдэгт өнөөдөр ямар ч судалгаагаар шудраг болсон гэдэгт итгэл үнэмшил туйлын баг байна. Дээрээс нь дараагийн сонгуулиуд шудраг болох уу гэхэд өнөөдөр судалгаагаар манай нийгмийн 70% нь сонгуулийн шудраг болоход итгэхэ болсон байна. 2008 оны сонгуул ийм л үрд болчихлоо шүү. Тэгэхэд яагаад тэрийг эсэргүүцэж жагсан хүмүүсийг илүү их буруутгаад байгаа юм бэ? Магадгүй бид нарт тэр хүмүүстэй адилхан тийм хэвлэл мэдээлэл их мөнгө байхгүй л да. Та санаж байвал бид нарыг тэр ганц удаг төрөгдөж явахад өдөр болгон сонингоор сонины 8 нүр бид нарыг хараад ирж байсан шүү дээ. Санаж байгаа бох тийм. Бид нар тийм боломж олцоо байгаагүй. Магадгүй тэрний дараа хийсэн тэр суртал ухуулга нь дэндүү хүчтэй явцсан. Тэр цагдаагийн дарга нар хүртэл баг намын хэвлэлийн төлөөлөгчийг ярьж байсан шүү дээ. Санаж байгаас энэ бүхэн эргээд өнөөдөр Монголын ард түмний зүрхэнд за магадгүй энэ магнач юм уу буруутай юм уу гэсэн тийм ойлголтыг өгүүлсэн байж болох юм. Гэхдээ тэр зөөвөртэй шудрагус болсон сонгуулийг эсэргүүцэж жигссныхаа төлөө бол би ямар нэгэн ял зэв хизээч үрэх ёсгүй гэдэгтээ харин итгэл үнэмшил дүүрэн байна. Цагдаа нар яах гэж галзавсаг хэрэгэлсэн. Энэ бол тустай асуудал шүү. Хүн жигсэн. Жигсэн үнийг буудныг бол хоёр өөр асуудал. Сонгуул луурдныг бол бүр тэр чигтээ гинтриг. Цагдаа буудсан уу хэн буудсан бэ? Манай. Ер нь юу нэ? Цагдаа буудсан уу өөр хэн буудсан бэ? Сүүл тэр прокурорын мөрдөнгийн нөхдүүд ярьслыг тавс үзсэн баг тийм галдаа гэж. Ер нь бол цагдаа буудсан нотлогцоо гэж ярьслаа гэсэн байсан. Би бол тэр албаны хүний үгдэж ойлгож байгаа. Яага бууд гэсэн бол та ер нь тэр 5 хүний амин дээр хэн буруутай гэж боддог? Би зүгээр нэг түүхээр л да тийм. Түүхээр хэн буруутай юм. Харин яг түүхээс сургамж авна шүү дээ тийм ээ. Юу гэж хэлэх гэхээр хүн өгсөн нь бол яхахгүй нэгэн байцыг бий болгосон. Ийм айцыг бий болгох тодорхой зорилго санаа байсныг бол үгүйсэх арга байхгүй. Тийм биз? Тэгэхээр энэ айцсан дээр л одоо тоглож хамтарсан зэсэг байгуулагдсан. Энэ айцсан дээр л тоглож бас манай иргэний нийгмийг 2-3 жил дарсан. Тийм биз? Магадгүй энэ айцсан дээр дөрвөлж ин стратегийн гэдэг олон ордын гэрээг Монгол улсад ашиггүйгээр хийсэн. Энэ бүхэл юм боллоо шүү дээ, тийм. Тэгэхээр би хинтээ олж тайлбарлах гэдэг таарс ойлгочлоо баг, тийм. Зөв шууд тусах хэцэлтэй та залуу хүн шудраг хүн хэн буруутай. Тэгээд эрх хэрэгчил буруутай шүү дээ. Тухайн эрх хэрэгжсэн нөхдөд. Их хоёр. Тухайн ардын намын дарга хэн байсан, тийм. Нэрийн та яга хэлэхгүй байгаа. Инх хоёр гэж хэлсэн нэг л инх хоёр тэр ерөнхийлөгч байсан. Ерөнхийлөгч байсан тийм. Зүгээр өгөхөд намын дарга бол баяр гэж хүн байсан шүү дээ, тийм. Тэн дээр
яг нэрийн усын заавал хэлмээрээ хэлээ л. Би олон удаа хэлж ярьсан тийм. Та тэгэл нөгөө 2008 оны асуудлыг шударгаар тогтооно гэж өөрөө яриад тийш тогтоохын тулд бас нэг хуулийн төслийн дээр Америк нэгдсэн улсын конгресс өргөн барих хэрэгтэй энэ гэж хэлсэн. Тэгэл бас нөгөө баяр одоо тухайн үеийн бас баяр тэгээ зөвхөн ямдэр нарын 13 хүнийг Америкийн нэгдсэн улсад зорчих та виз олгуулахгүй байх талаар бүр тусгам нарийн зааж өгнө гэдэг. Тэгээ нөхдүүд бас гадаадад банкндаас донцтол тэрийг нь бүр зарцаах тий. Тэр бүхнийг нарийн хвшлэн сууж өгнө гэж яриадсан. Тэр юу болсон? Таныг тэгээ ярьжсэн чинь эргээд тантай холбоотой нөгөө 2008 оны эрхтэй холбоотой асуудал бас ингээд нийслэлийн прокурор дээр очиод нөгөөх нь прокурорын дээр төхөрдөн байцаа хамтран бас шилжүүлсэн байлээ. Жадмаа прокурор ирсэн байлээ. Тэгэхээр би бас бодтой мэдээл гэж бодоод асууад байна. Тэр Америкийн конгресстэй холбоотой асуудал бол явж байгаа. Бид нэр Вашингтон төвтэй лобби фирмд хандсан л да. Гэхдээ бас энэ дээр эхлээд бас нэг юм ярих хэрэгтэй бол юу гэхээр Сергей Магницкий гэж мэдгүй та нар нэг хуульч залуу Оросд байсан. Та бас энийг ярьдаг. Би бас телевиз үзэж байгаа хүмүүс урднаас сонирхол шаг хүмүүс байж болно шүү дээ. Тэгэхээр ярьч. Оросд нэг энэ хуульч залуу бас авилгалтай тэмцдэг залууг бас цагдаагийн нөхдүүд бас илт хуйлуусаар бариад хориод шоронд хориод тэр нөхцөлийн даахгүй нөгөө хүн нас орсон. Энэтэй холбогдуулж Америкийн конгресс, Европын одоо парламент Сергей Магницкийн хэргийг шударгаар шүүх хуулийн төсөл Америкийн конгресс Мэрилэнд сонгогдсон сенатор одоо Бенджамин Кардинг сенатор өргөн барьсан л да. Тэгээ энэ хуулийн гол зорилго нь юу вэ гэхээр тухайн хүний одоо үхэлтэй холбогдсон энэ хэргийг одоо шударгаар шүүхэд саад болсон. Оросын улбаны улсын төр далбаршиж байгаа 70 албан тушаалтныг Америкийн нэгдсэн улсын виз олгохгүй цаашлаад Америкийн нэгдсэн улсын нутгийн дээр ямар нэгэн данс хууль тийм хөлдөөнө гэсэн юм хуулийн залт байсан. Энийг би бас өөрийнхөө Орос нөхдүүдээс сонсоод иймэрхүү хуулийн залт ч гэсэн одоо Монголын ардчлалыг одоо дэмжлэг болохын тулд иймэрхүү хуулийн залтыг ч гэсэн бас ерөнхийдөө хуулийг ч гэсэн Америкийн конгрессээр батлуулж болох юм байна. Тэгэнт бид нар асуудлаа дотооддоор шийдэж чадахгүй шүү дээ. Яг үл ирэх барьж байгаа нөхдүүд өнөдөр хүч байна. Тэр хүмүүст өнөдөр энд засаг байна. Тийм учраас нөгөөдөл ичэн шүүн гэдэг бол өнөөдрөөс манай дотоод зохицлоор хэцүү учраас гаднаас иймэрхүү шахал дэмжлэг байвал зүгээр юм болов уу гэж бодсон. Ажил явж байгаа тийм. Явж байгаа гэсэн хариулт өгч ил байна. Эргээд одоо нөгөө таны асуудал бас ингээд амралт нарын генерал нарын хэрэгтэй холбогдуулаад бас жаргал сайхан та нарыг ташаалж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ магадгүй саад болох уу? Иймэрхүү зүйлийг ингээд дамжуулаад олон улсын хэмжээнд авчид гаргаад ярих. Яг тэгэл одоо харж лээ. Би бол одоо нэг үйлчлэхэд одоо энэ бол цэвэр одоо нөгөө прокурор цагдаагийн байгууллагын хийх хэрэгтэй ажил шүү дээ тийм. Одоо ямар шатны шалгаад яаж байгааг би мэдэхгүй. Тийм. Зэр хэрэгжигчтэй манай шудрал үзэн гамбар ток шоу хоёр талаас зэрэг авдаг гэж таах мэдэж байгаа. Тэгэхээр студиэс хариуцрал зөвлөгчдөөс ирсэн асуултыг дамжуулъя гэж байна. Шудрал үзэн хар үзэж байгаа танд баярлалаа. Бид энэ цаг мөчид бас хоёр утсаараа иргэдийнхээ үзэл бодлыг сонсож ажиллаж байгаа юм. Тэгэхээр иргэдээс бол олон асуултыг ирүүлж байна. Та 1 сар 22 хоногийн хугацаанд ганц удагт бол хоригдож байсан. За тухайн үедээ 2 удаа өсөглөн зарлж исэн. Сүүлийн өсөглөн зарлалт дээр зүрхчин тасалж исэн гэсэн ийм мэдээг бол хэвлэл мэдээлэлд хийж исэн шүү дээ. Тэгэхээр тухайн үед яг таны зүрх тасалдж байхад та юу нь яг юу боддог байсан юм бэ гэсэн ийм асуултыг иргэд сонирхож байна. За дээрэс нь 7 дугаар сарын 1-ний хэрэгтэй холбогдуулаад таныг цагаатсан гэж нэг ярьдаг, өшөөгдсөн гэж ярьдаг. Яг аль нь юм бэ? Өшөөгдөн гэдэг бол гэмт хэрэг хийсэн хүн өшөөгдөж байгаа асуудал тийм ээ. Цагаатна гэдэг бол гэмт хэрэг хийгээгүй нэг хэлмэгдүүлсэн гэсэн үг. Тэгэхээр яг энэ дээр та өөрийнхөө амнаас хариултыг өгөхгүй юу? Тэгэхээр яасан л да. Эхлээд тэр зүрх мөрөх тасалдсан асуудал яриад байгаа шүү тийм. Би 5 хоног суугаагүй. Тэгсэн яг миний даралтныг 30-60 болоод тэгээд явж болох бол тийм болсон л да. Тэгээд орчин шоронгийн эмчнэр ирж үзээд алдтай эмчилгээ хийнэ гэсэн. Би хийлэхгүй гэсэн. Тэгвэл одоо хүүл гомдлого гэсэн бичиг хийгээд өчгөө бас. Сүүлийн хэдэн жил чинь шоронд хүнхийг өнөө бид хүн хүлмэрг байна л гэсэн. Тэгээд би тэр бичгийг хийгээл гэсэн. Тэгсэн өглөө намайг тэр эмнэлэгт очиж эмчилгээ хийхгүй бол хүн болохоо байлаа. Шүүгэн шийдвэр илүүлэх газрынхан цагдаагаар түлээлгэж л гэсэн үг л. Ийм л юм болсон. Харин тэр сүүлийн одоо өршөөлийн хуультай холбоотой асуудал яригдж байгаа шүү дээ. 2009 оны 7 дугаар сард батлагдсан өршөөлийн хууль нь одоо тухайн хэргийг одоо мөрдөн байцаал прокурор одоо шүүхэн шатнд явжсэн бүхий л одоо хэргийг анх удаа гэмтрэгт холбогдож байсан хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгосон л доо. Яг нь хуулийн дагуу хэрэгсэхгүй болсон. Тэрнээс одоо энийг одоо өршөөлийн хуулинд хамрагдсан гэж ойлгох ба. Гэхдээ шүүхтэр одоо эцсийн тэр дүгнэлт гараагүй учраас бас яах ч байсан тийм. Орцсын хуулийн дагуу иймэрхүү асуудал явагдсан. Цогтой тэмцдэг магна тийм ямар ч үе саантуг барихгүй гэж хэлдэг магна тухайн үед ганц удаас тэрэгэн дээр төрүүлээд гарч ирснийг дараа нь телевизээр шүмжлэгээр үзээд ямар сэтгэл төрсөн бэ? Өөрөө тийм дорой бахарч би гуйж гараагүй шүү. Би шоронгоос гуйж гараагүй шүү. Шоронгоос би тохирж гараагүй. Би шоронгоос үсгэсэн дарж гарсан. Тэмцэгч ингэж гардаг байхгүй шоронгоос. Гуйж гардаггүй шүү дээ. Нэг инээгээд малигаад гараад ирдэг. Тэмцэж үзэж тэгж гарсан. 5 хоног усуухгүй байгаа үзээрэй те. Бас ингээ зарим хүмүүс ярьдаг юм л да чи их сударсан байсан гэдэг. 5 хоног усуухгүй байгаа л үз. Их өөр шүү.
Их өөр болдог. Ер нь үхэл гэдэг их ойрхон байдаг юм лээш. Үнэртдэг хамрад дээр. Тэр нөгөө хувьсгал юу бодсон бэ? Таны нөгөө их хувьсгалыг хүссэн чинь. Би бол хизээш хിവэрэл ориглол ингээл ямар ч би буруу юм хийж байгаадаа нэг шидрэг эгэлдэж байгаа. Магадгүй та вебсайтуудаар хайгаад үзэх юм бол миний тухайн шоронгоос биччихсэн захианууд нийтлүүд үзээрэй. Итгэл үнэмшил уламж хангардаг тийм. Та 12 оны сонгуульд ардчсан намаас ирдэг шүү байх тийм үү? Гэхдээ тодорхой хэмжээний боломж нь одоо хардаа ингээд сонгуулийн хууль батлагдаагүй байна тийм. Тийм л дээ. Юм юу ч боломж олдвол мэр твшээ шүү дээ. Тэр биш бах тийм. Тэр таны итгэл үнэмшил хിവэрэ гэж та бат итгэлтэй хэлж чадах уу? Миний итгэл үнэмшил хизээд бат хിവэрэ байна. Ойлгосон. Яг үгүй итгэл үнэмшил тэгж магнат итгэх болов уу? Итгэлгүй байх. Яг итгэх байсан байгаа. Яг одоо ягаад итгэх байсан гэхээр та бүхэн ч бүгдээр анх чагсаж байхдаа бид нар ямар нэгэн намд ийсгүй бид нэр улс төрийн сонирхол бидэнд алгаа гэж хэлсэн. Ардсан намд ийсэн, Эчин оруу яасан. Монгол Ардын төвсгөлт нам байл Монгол Ардын намд ийсэн тийм ээ. За одоо тэгээд Бацамд нь бол 5-2 Эрдэнэс MJL компани одоо тооцсон гişүн байж байгаа. Ер нь тэгээд яг хуу ингээд эндээс хараад байхад үзэл бодолтой тууштай биш. Нэг хөрөв шарвсан тийм ээ. Өөртөө ашиг хонжоо харсан. За нөгөө ирсэн болоод юм төрчих. Та юу хүсэж? Би хойсголыг хэлж байгаа шүү дээ. Энэ би бол хойсголч юу? Хувьсгал байдаг. Ер нь ингээд хувьсгал төрдөг гэсэн. Та бол өөрийгөө төрсөн хувьсгал гэх гэдэг юм шиг байлаа шүү. Би бодож байна. Би багасаа л юм байсан. Хүүхдээсээ л юм тэмцэж байсан. Ер нь хувьсгал гэдэг үг хувьсгал гэдэг үг магнагийн амнаас их гарч ийн л да. Сүүлүүд бас ард түмний хуралдаа Монгол Ардын төвсгөлтөний төрөж штаб гэл тийм ээ. Инх баяр гэл инх баяр тунгууд гэл олон юм ярьж байгаа. Хууч ерөнхийлөгч хувьсгал тийм. Би бол тийм хууч ерөнхийлөгчөөс хүндэлтэй хандах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Та бол хүнддэг. Үгүй ер нь хүнддэх байх. Ерөнхийдөө тэр ашижсэн албан тушаалтай холбогдоод ер нь хүндэлтэй хандах хэрэгтэй. Америкууд бол ерөнхийлөгчөөс бүх хүний насан туршид нөө ерөнхийлөгчөөлөгч дууддаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Ер нь бас хинч дараа тэр хүний байгуулсан хорон тусгаар нь тогтнол шударгаас хөдөлгөөнийг таныг бас дэмждэг гэж ярьж ирсэн байсан. Тэгэхээр би дэмждэг гэж аль биесээр яриаг. Гэхдээ ерөнхийдөө энэ хувьсгалт үзэл санааны платформ дээр ирж байгаа бол сайн байна. Та тэгээ нэг их хуралдааг бол ер нь их зөв зүйтэй юм ярьж байна. Бүх санаад гаргаж байгаа тэр үндэслүүд юм ер нь их зөв зүйтэй юм байлаа гэж дэмжсэн байсан шүү дээ. Дэмжиж яриадсан. Гэхдээ яг хуу цуг нийлж засаг бол хүсээг бол ахалтай. Би иргэдийн итгэл үнэмшлэрээ нэгдэж нийлж тэмцсэн бүхий л тэмцэлд маш хүндэлтэй ханддаг бүхий л тэмцлийг би дэмждэг. Тэр эмнэлэг дээр багш нар эмч нар тэмцэж гин үү, сургууль дээр багш нар тэмцэж гин үү, тэр гудамжинд оюутнууд жагсаж гин үү те. Монголын нийгэм хамгийн дутгаж байгаа юм энэ багхгүй. Хамгийн дутгаж байгаа юм. Яагаад гэвэл дарга нар нь юунаас өнөөдөр зүгээр юм олигарх хултанд зогтолцсон юунаас авах гэвэл зөвхөн иргэд гудамжинд гарч жагсахаас л юунаас ч авахгүй даа. Тэгэхээр тэднийг айлгаж байгаа гол юм бол бас энэ иргэний нийгмийн хэд байхгүй. Эднийг зөндөө муу хэлдэг. Гэхдээ эдгээр байхгүйгээ бодолтой. Бас Монгол бас нэг гэрэл Монгол байхгүй бол муухай. Гэтэ бүгдээ бас мөнгөөр жагсаад байвал бас ямар утга байна. Би наадхан дээр чи үг гэлээ. Дандаа та нарт лизраа зүгээр мөнгөөр жагслаа. Тэр жоох эрүүл ухаан харагдах хэрэгтэй байхгүй. Яасан гэж хин мөнгө. Яасан гэж хин мөнгө. Тийм биз? Би урд нь Орсын телевизийг үздэг байсан. Украинд очиод жагсаал дээр та нар ингээ мөнгө өгч тараад юм гэсэн. Магначиг бас л их хөрөгчтийн юмар тархиа болгоцсон байна гэж би 2007 онд сонсчихсон. Яг тэрнтэй адилхан байхгүй. Батялд гэдэг хүн одоо бусдыг дарамтлж мөнгө авсан хэрвээ ингэхгүй бол жагсаал зөвлөн зохион байгуулалтын шүү гэж бусдыг дарамтлж мөнгө авсан тухай инх мандаг гэдэг хүмүүс мэдээлэл ярьсан байсан л та. Тэгээ энэ мэдчлэн одоо олон жишээнүүдийг ярих юм бол бас ер нь одоо хүмүүс та бүгдээс болоод одоо энэ жагсаал цуглаануудад нэр хүндээ алдчихжээ гэж ийм дүнтэй байдаг болсон байна л та. Одоо та бүхэн харалтаа одоо таны хоёр нь л ихэд та ч гэсэн өөрөө тийм ээ намд хэлчихсэн байна. Энэ бүгдээс харахад ер нь жагсаал цуглаанчтэй ер нь цаанаа нэг яг зохион байгуулж байгаа хэдэн үний хинэл ирэх ашигын төлөөл болдго юм байна дөө гэсэн тийм хүмүүс л дууш нэг хинэлдүүлээ шүү дээ. Одоо сан бүгд. Одоо сан бочи ингээд нэг агуулгаар нь хардаа. Яг скватрын талбай дээр жагсаал болж байгаа зүгээр ингээд үзэгдэл яваад өнгөрч чинь тийм. Энэ агуулгаараа нийгэмд юу өөрчлөгдөж байна? Тэр талаас нь л асуудал тань. Юу өөрчлөгдсөн юм? Та жагслаа гэдэг юу өөрчлөгдсөн? Чамд юу ч өөрчлөгдөөгүй санагдаж байна тийм. Чи сэтгүүлч хүн бай чамд ийм баярлалаа надад тусаж байна тийм. Сэтгүүлч хүн бай ингэж хандж байгаа би маш харамсаж байна. За юу өөрчлөгдсөн та сайн хэлж. Магна жагслаа гэдэг юу өөрчлөгдсөн? Ямар ч юм манай нийгэмд иргэний нийгэм гэдэг юм тодорхой бүтц бий болсон. Өнөөдөр болоход байсан. Болохгүй. Юм чи 90 оны хойсгол гэсэн тэгэл ялах байсан гэж ярьдаг хүмүүстэй адилхан юм ярьж. Битгийдэг залуу хүн байж. Зөвхөн эсэргүүцхийн талаа эсэргүүцэж байгаа бол хэл би заавал тайлбарыг шаардлага байхгүй. Тэ? Заавал нэвтрүүлэг камер гэхэлэр заавал камеруулах албагүй шүү дээ. Зүгээр би чамд залуу нийшэл зүгээр яг магна жагсаад юу өөрчлөгдсөн юм бэ гэдэг. Харин магна жагсаа юу өөрчлөгдсөн бэ? Манай нийгэмд иргэд итгэл үнэмшлэрээ эвлэлдэн нэгдэж жагсаж тэмцэж болдго юм байна гэдэг ойлголтыг бид бий болгож чадсан. Өнөөдөр чи болдго юм байна гэж. Өнөөдөр 50 да дуусчихлаа тэгвэл. Жон 50 байл да. Танай нэвтрүүлгийн цаг болоо гэдэг 30 минуттай байна тийм. Бид тухтай 50 ярьж гээ. Өнөөдөр ингээд байрныхын уртлын газрыг булаах гээд ирэхэд хүртэл иргэд өөрсдөө нийлж тэмцэж жагсаад болиулдаг болсон бөгөөс энэ дарга нар бас энэ иргэд чинь нийлээ тэмцчүүл бас юмд хүчтгий гэж айгаад
ямар ч байсан асуудал хийхдээ иргэний нийгэм, иргэний хөдөлгөөнүүдэд зөвшөөрсөн гэдэг зүйлийг сонсогдоод байгааз харж байна. 2005 оноос хойш батлагдсан одоо бүхий л хяналттай холбоотой хуулинд иргэний нийгмээс заавал төлөөлөл байх ёстой гэдэг тийм зүйлүүд орж ирж байгааз ажиглаж байна тийм. Энэ бүгд бол юу гэвэл бидний хийсэн тэмцлийн агуулга байхгүй да. Хамгийн гол нь иргэд нийлээд